За өнөөдөр 2020 оны 2 сарын 12-ны өдөр 2020 он гарсантай холбогдуулаад шинжлэлийн засгийн газрын үед ямар бүтээн байгуулалт хийж байсан юм бэ гэдгийг товчхон ярьж эхэлсэн байгаа. Эхнийх нь бол ингээ автозам ирнэ. Аймагуудыг холбосон автозам яаж тавигдсан тухай гарсан. Одоо эрчим хүчний чиглэлд ирнэ. Ямар арга хэмжээ авсан юм? Яагаад ийм арга хэмжээ авах болсон юм? Яагаад одоо энэ цахилгаан станцуудын чадлыг нэмэгдүүлэх болсон? Яагаад дулааны станц шинээр барих хэрэгтэй болсон юм бэ гэдэг дээр би товчхон хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт бол ерөөсөө 2012 онд засгийн газар ингээ байгуулагдаад 8 сард байгуулагдахад бол одоо өвөл хаяан тулдсан. За энэтэй холбоотой бид нар түлшэрчим хүчний яам, за түлшэрчим хүчний яамны сайд нь сонон төлөвсөн. Тэгээд одоо бид нар эрчим хүчний яамн дээр очиод ер нь бидний одоо эрчим хүчний байдал ямар байгаа юм бэ? Дараачийн өвлүүдэд ер нь ямар байх юм бэ гэж ярьсан. Тэр бол одоо энэ л дээ 2012 онд одоо ямар хөө байдалтай байсан юм бэ гэдгийг ингэж ярьсан. Одоо тэрнээс хойш 40 олон жил өнгөрч. Тэгээд тэрэн дээр бол товчхондоо юу гэж байгаа вэ гэхээр бид нар яаралтай ямар нэгэн хэмжээгээр энэ цахилгаан станцуудынхаа чадлыг нэмэгдүүлээд дулааны станц нэмж барихгүй бол Улаанбаатар хотод бол улсын хэмжээнд бол гал алднаа гэсэн ийм л одоо зүйлийг мэрэгжлийн яам мэрэгчлэнүүд бол хэлсэн. Тийм учраас бид нар энэ дээр бол бас дүн шинжилгээ хийж үзсэн. За одоо би энд нэг цаас тавьчихад байгаа. Миний зохиосон цаас биш. Түлшэрчим хүчний яамнаас одоо жил бүхэн гардаг ийм статистик байгаа. Энээс хэлж байгаа. 2012 онд бид нар энэ юу байсан гэхлээр Монгол улсын хэмжээнд суурилагдсан хүчин чадал бол нэг ийм 800 орчим мегаватттай. За өнөөдөр ингээд 18 онд эн чинь бол бүр 1239 мегаватт болцсон нэмэгдчихсэн явж байгаа. Тэгэхээр 12 оны үед бид нар ямар юм хийсэн бэ гэхээр гал алдах байдалтай байгаа учраас одоо манайх гал алдна гэдэг чинь чаавас тэгээд тогон тасраад бүр зүгээр зогсчихгүй л дээ. Тэгэхээр яах юм? Айлаас юм аавна гэсэн үг байхгүй юу? Айлаас юу авах вэ гэхээр Оросын холбооны улсаас одоо цахилгаанаа нөхөн. За би энэ хятадыг яга бичиж байгаа гэхээр оюу толгой тэр үед бол бүгд найрамдах хятад ард улсаас цахилгаан аваад одоо ч гэсэн өнөөдөр ч гэсэн авсаар л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ айлаас авдаг нэг ийм байдал руу орж байгаа. Айлаас авна гэдэг чинь 11 онд бид нар ингээд 13 сая доллар айлаас авсан цахилгаанд төлцсөн. 12 онд 21 сая доллар төлсөн. Ингээ 24 сая доллар гэдээ ингээ яваад тэгээд шинжлэлийн засгийн газрын 13 онд чадал нэмээд 14 онд чадал нэмээд 15 онд чадал нэмсний дараа бид нар бол ингээд арай багаар айл төлдөг мөнгөний хэмжээ бол багасч байгаа. Одоо өөрөөр хэлбэл өөрийнхөө аюулгүй байдал өөрийнхөө одоо гал алдах байдлаас бол гарсан. Ер нь одоо энэ манай мэрэгжлийн хүмүүсийн хэлдгээр бол энэ улс орны цахилгаан эрчим хүч тогтвортой байна гэдэг чинь ямар нэгэн хэмжээгээр усан цахилгаан станц байж зохицуулах хийж өгдөг. Усан цахилгаан станцаа барья, чадлын зохицуулах хийгээд тэгээ бид нар энэ дээр ажилласан. За ингээ юу хийсэн? Ийм гал алдах нөхцөл байдалтай байгаа учраас нэгдүгээрт бол мэрэгжлийн хүмүүсийг сонссон, яамны хүмүүсийг сонссон. Тэд нар бол юу гэж хэлсэн гэхээр одоо ерөөсө гал алдахгүй тулд одоо шин юм барина гэхээр ингээ цаг алдна, бүтэхгүй одоохондоо. Тэгэхээр ТЭЦ 4-гээд станц байгаа. Энэ ТЭЦ 4-ийн чадлыг 123 мегаваттаар нэмэгдүүлж болж байна гэдэг ийм төслийг засгийн газар дээр оруулж ирснийг бид нар шууд дэмжиж, шууд хийгээд ингээд одоо 70 сая доллар гаргаад тэгээд эдгээр маань хийсэн. Энэ дээр би нэг тоо хэлье гэж бодож байгаа. Шинэ станцыг одоо босхийг гэвэл 1 мегаватт ийм хэмжээний чадлыг бол 2 сая доллараар босгоно. Манайх бол 1 мегаваттыг бол энэ одоо 4-р цахилгаан станц дээр хийсэн энэ хүмүүс бол 0.5 сая доллар буюу 4 дахин хямдхан зардлаар энэ хуучин станц дээр хийж чадсан. ТЭЦ 3 дахиад бас засаг дээр ярьсан л да. За ТЭЦ 4-ийг ингэ шийдээ. Дахиад өөр биднэрт боломж байна. Яах вэ? ТЭЦ 3-ыг 50 мегаваттаар нэмэгдүүлж чадах юм бол бид нар бас одоо энэ нэг гал алдахад чинь арай гайгүй болно. Боломжтой. Ингээд 50 мегаваттаар ТЭЦ 3-ийнхаа чадлыг нэмэгдүүлж чадсан. Энд бол 35 сая доллар зарцуулсан. 50 мегаватт чинь бол олон улсын жишгээр шинийг босгоход 100 сая доллар шүү дээ. Тэгэхэд 35 сая доллар энийг бол бас хийж чадсан. Энийг хийж чадсан хүмүүсийг бас хэлэх ёстой л да. Энэ дотор одоо энэ манай
Тээц дөрөв хийж чадсан хүн чинь бол одоо яг тэр сайн дараагаас илүү цэвэн гэдэг одоо хуучин дээр ажиллаж байсан дарга нь энэ төслийг нь бол хариуцж хийсэн. Тээц 3 дээр бол амар төвшин гэдэг залуу хариуцж бас ингэ хийсэн. За энэ бас нэг юм их сонирн байдгийг ТЭЦ 3-ын чадлыг 50 МВт нэмэгдүүлэхээр цахилгааны чадал нэмэгдэхийн зэрэгцээ дулаан гаргалтан сайжирч байгаа. Тэгэхээр Улаанбаатарын дулаан хангамжинд 3 дугаар цахилгаан станцын чадлыг 50 МВт нэмэгдүүлэхэд Багнуурыг хангах үс хэмжээний дулаан бол нэмэгдэж байгаа. 3 дахь нь бол амгалан гэдэг санаа хаанаас гарч ирсэн гэхлээр түрүүчийг хэлдэг энэ Улаанбаатарт одоо орон сууц барь цаашаага явъя гэхээр зүүн тал руу бол дулааны хөөсөр байхгүй. Тэгээд энэ амгалан гэдгийг хийе. Амгаланд энэ бол цахилгааных биш, энэ бол дулааных л да. Дулааны цахилгаан, дулааны станц. Тэгэнгүүт амгалангийн дулааны станцыг байсан. Энэ амгалангийн дулааны станц бол дархан хотыг одоо дулаанаар хангах хүч хэмжээний тим станц босч байгаа. Зүүн талд. За дараагийн нэг асуудал бол энэ бол стратегийн асуудал байсан. Манай засгийн хувьд энэ дараагийн засгийн хувьд ч гэсэн жонхуурал яваад байна л да. Уг нь бид нар хийх ёстой оюу толгойн станц. Энэ юу гэсэн үг гэхээр оюу толгой чинь одоо хятад улсаас цахилгаан аваад байгаа. Тэгэхээр манайх дотор талдаа их усүр барьчих юм бол дотор талаас авдаг болно гэд манай засгийн газрын 450 МВт-ийн чадaltaа ийм станцыг барих ажлыг эхлүүлье гэд $50 сая Чингис Бондоос гаргаж өгөөд $50 сая хүртэл доллар зарцуулаа. Чи тэгтээ наадах ингээ босгох тэр ажлыг зохион байгуул гэд. За одоо энэ дээр бол би одоо их найз юм байна. Инг сайхан ерөнхий сайд байсан хүнийг тавиад за одоо энийг мань хөдлөг гэсэн. Одоо энэ хөдөлсөнгөө одоо энэ цаашаа хийх ажил дотор бол энэ одоо бас их Монгол улсын хувьд стратеги юм а. Энийг хийж гүйцэх ёстой шүү гэдгийг хэлж байгаа. За энэ эгийн гол гэдэг юм бол эгийн гол байна уу, ямар гол байна уу, ямар нэгэн гол дээр усан цахилгаан станц. Энийг бол бид нар зайлшгүй хийх ёстой. Зүгээр эгийн гол дээр бас бид нар Чингис Бондоос мөнгө гаргаж өгөөд явсан боловч энд ямар алдаа гарсан гэхээр би бол алдаа гарсан гэж хэлдэг. Энийг гүйцэтгэжсэн хүмүүсийг ямар алдаа хийсэн гэхээр хэтэрхий их чадaltaй станцыг нэгдүгээрт барина гэсэн. Хоёрдугаар эгийн гол гэсэн. Гуравдугаарт хятадын зээлээр 1 тэрбум Америк долларын зээлээр энийг барина босгох нь болоод тэгээд энэ бол зогссон. Тэгвэл энэ ингээд яхан бүтлгүүтээ зогссон ч гэсэн цаашаа хийх ёстой гэвэл хийх ёстой. Эгийн гол байна уу, ямар гол байна уу? Энэ ямар нэгэн хэмжээгээр усан цахилгаан станц гэдэг юмыг бол бид нар хийчих юм бол Монгол улсын эрчим хүчний энэ аюулгүй байдал ялангуяа ингээд зохицуулах тогтворжилтанд бол маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхээр энийг бас бид нар хийх ёстой. Энийг бас хийх ёстой гэсэн үг. Яг оноор нь авч үзэх юм бол 13 он гэхэд бид нар бол 67 МВт-аар бол чадлыг нэмэгдүүлсэн. 67-оор. 14 он дахиад 50-аар нэмэгдүүлж чадсан. Тэгээд нөгөө үлдэгдэл нь явсаар байгаад ороод 15 он 126 болоод нийтдээ бид нар бол 2 жилийн хугацаанд шинжлэлийн засгийн газар ажилласан 2 жилийн хугацаанд 243 МВт-аар энэ Монгол улсын эрчим хүчний системийн чадлыг бол нэмэгдүүлж чадсан. Тэгэхэд гал алдахгүй ингээд нэг 3-4 жил явж байна. Тэгэхдээ одоо энд найдаж болохгүй. Одоо энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ чинь бол улам ихсэж байгаа учраас гал алдах аюул чинь өргөлж байгаа. Одоо импорт өссөн явж шүү дээ. Тийм ээ? Энэ одоо гадагшаага төлж байгаа доллар чинь бол 22 сая доллар болсон явж шүү дээ. Тэгэхээр энэ бол бас нөгөө дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж дотоодоо юм босгоё гэдэг энэ асуудлаас болоод бид нар яах вэ гэхээр шинэ цахилгаан станц дулааны цахилгаан станцыг барих хэрэгтэй. Багнуур дээр бол би боддгийн миний бодлоор бол их тэнэг шийдвэр гаргасан. Багнуур дээр бол мангар хүчин чадалтай гадны хөрөнгө оруулалт юм хийнэ гэсэн. Ер нь тэр бол явахгүй. Тэгэхээр бид нар хаана байдгийг тэндээ нэг газар болоод шинэ цахилгаан станцыг барих хэрэгтэй. 5 толгой хөдөлгөөд өөрийн станцыг барих хэрэгтэй. 5 толгой яадаг гэхэлэр энд төр бол жоохон хувьтай. Хувийн хөвшил дийлэн хувийн эзэмшгээр ийм шийдвэр гарч ирсэн. Тэрнээс хойш бид нар яаж өөрчилсөн мэдэхгүй. Эгийн голыг бол тийм боломжийн нэг 250-300 орчим мегаваттын хүчин чадалтай байхаар ингээ хийх юм бол арай гайгүй өртгөр. Тэгвэл гадаадын бас том зээлэр биш ингээ хийх юм бол энэ бол болно. За дөрөвдөх нь миний хэлээд байгаа юм. Эн чинь одоо ийм учиртай юм л да. Энэ 243 чи яаж бий болсон юм гэхлээр 123 чинь ТЭЦ 4 50 чинь 3 ингээд 170
3 болдгийг. 243-аас 173 хасчихлаар цаана нэг 70. Энэ 70 гэдэг бол энэ сэргээгт хэрчим хүч. Энэ бол 50 дээр нэмхэн за 10 гэж. Сэргээгт гэж одоо бас нэг аюултай юм гараад ирсэн Монголд. Уг нь яг дэлхийн нийтийн жиг хандлага бүгдээрээ л нүүрснээс татгал за сэргээгт хэрчим хүчээр шилжиж салхины нарны марны гэж ингээд явдаг л да. Тэгээ манай үед энэ ашиглалтанд орсон 70 орчим мегаватт. Шийдвэрүүд нь бол өмнө гарсан. Бид нар тэгтээ анхаарах ёстой. Зөвхөн манай үед бол энэ чадал нэмэгдсэн. Энэ яадын ихлээр манайд бол жишээ нь салхины энэ нэг 50 мегаваттын станц бидний үед ашиглалтанд орсон. За нарных нэг ингээд 20 мегаватт их орсон. Цаашдаа бид нар энийг би 3 анхаарал энд тавьчихдаг. Сэргээгдэхтэр одоо Монгол улс бодлогоо эргэж харахгүй болохгүй болсон. Яагаад гэвэл одоо ингээд айлуудчдэр аж ахуй нэгжчдэр хэрглэж байгаа цахилгаан дээр нь бол энэ сэргээгт хэрчим хүчний мөнгө бол давхар бичигдэж явдаг. Манайх бид нар анханасаа бодлого яагаад буруу явсан гэхэлэр энэ сэргээгт хэрчим хүчний нар салхины эрчим хүчний үнийг их өндөр хуульчилсан. Киловатт цагийн мөнгө бол их өндөр 13 цент 16 цент 16 центээр нийлүүлнэ гэдэг бол одоо гайхалтай том тийм тэнгэрийн өмдөг атгах байгаа. Тэгээд ийм учраас маш их хэмжээгээр гадны компаниуд орж ирж энэ 16 центээр манай төвийн эрчим хүчний систем рүү ийм өндөр үнэтэй нар салхины энергийг бол өгч эхэлсэн. Тэгээд энэ жаахан хил ам болоод явсан чинь их хурл дээр энэ 11 центээс цаашаага гарахгүй шүү гэдэг ийм одоо хууль нь бол жаахан 16 бол болсон 11 болсон. Тэгсэн ч гэсэн энэ өндөр. Яагаад би өндөр гэж хэлж ийм гэхээр өнөөдөр саяхан ингээд нөгөө Арабт Дубайд одоо нар салхин нарны эрчим хүчний одоо төвийн эрчим хүч манайхаар бол төвийн эрчим хүчний систем нийлүүлж байгаа худалдаж байгаа үнэ нь бол 1.6 цент баг. 1.7 цент гэсэн. Манайд 11 цент баг. Тэгэхээр ч одоо мангар өндөр үнэтэй болж шүү дээ. Тийм учраас гадныхан бол орж ирэл нэг нарны юм уу салхины юм босгоод тэгээ манай төвийн эрчим хүчний систем рүү хийгээл тэгээ манай хэрэглэгчид бол энэ их өндөр үнийг бид төлөөд. Тэгэхээр энэ одоо хэд болж байна? 1.7 11 гэж 6 дахин зөрүүтэй. Тэгэхээр энэ бодлогыг бид эргэж харж өөрчлөх хэрэгтэй байна. Сэргээгт хэрчим хүчээ дэмжих хэрэгтэй. Тэгэхдээ тарифаа зөв тавьж өгвөл Монголд зөвхөн юм шахах гэсэн нөхдөд орж ирдэг биш, бас юм хийх гэсэн нөхдөд орж ирэх юм боломж байна. Ямар ч байсан бид нар бол 2012 онд засгийн газар үйл ажиллагаа эхлэхэд бол гал алдах нөхцөл байдалтай байсан. Маш хурдан шуурхай энэ шийдвэрүүдийг гаргаж ингэж одоо хямд зардлаар энэ байгаа юмнуудаа өргөтгөж ингэж ажилласны үр дүнд бол одоо 12 оноос хойш гал алдах тухай биш. Харин ч бүрийн 15 оноос хойш 16, 17, 18 одоо 19 дууссан шүү дээ нэрээ. Ингээд сүүлийн 4 жил ямар ч гал алдалтын тухай асуудалгүй явж гэн. Тэгтээ тайвшрах юм байхгүй. Гаднаас авдаг айл руу төлдөг мөнгө чинь нэмэгдсэн гэсэн үг чинь гаднаас та нар цагнаа илүү хэрэглээд эхэлсэн байх шүү. Буцаад энэ 12 оны байдал дээр очлоо шүү. Тэгэхээр энэ дээр бол юм хийгээч. Юм хий гэдэг нь бол иймэрхүү шин тээц босгох, таван толгоогоо хөдөлгөх, эгийн голоо зөв манай дээр бол буруу явсан шүү. Одоо бас нэг хэлээ буруу энийг за сэргээгтгээ цаашаа хөдөлгөхтэй энэ тарифаа ийм хэлбэрээр хийхгүй бол энэ бол болохгүй гэдэг хийж байгаа төгсгөлд нь би Сонбил сайдтай бас баярлалаа гэж хэлэх гэж байгаа. Сонбил сайд бол энэ 2 жил энэ дээр бол маш одоо сайн ажилласан. За түрүү хэлсэн Цэвэн Усханбаатар за төмөрхүү энэ Улаанбаатар дээр бол бас нэлээд сайн шинжилгүүдийг бол хийж чадсан. Энэ их олон хүний хүчин зүтгэл орж байж ялангуяа салбарын мэрэгжитнүүдийн мэрэгжлийн хүмүүсийн үг зөвлөгөө орж байж энэ одоо ийм амжилттай хэрэгжсэн сайн зүйл болсон. Өшөө цааш нь сайжруулж ажиллах нь зүйтэй.